Lay's Chips дэлхийд танигдсан төв. Энэ бүхэн Америкийн эгэл жирийн айлын үгээс эхлэлтэй. Багасаал борлуулалтын өндөр ур чадвартай байсан Herman Lay гэх хүү өөрийн энэхүү чадвараа ухамсарлаж мөнгө олох аргыг айдаг болжээ. Хүүхэд байхдаа ундааны мухлыг ажилуулж бүр ажилтан цалинжуулдаг байсан тэрээр их сургуулаа орхин ажлын гараагаа хүнсний салбараас эхлүүлж байж. Гэвч 1920-ад оны их хямралаар цомхогтолд орж ажилгүй болсон гашуун туршлагатай тэрээр дараагийн ажлаа эхлүүлэхдээ давхар төлөвлөгөөтэй байх ёстойг ойлгон чөлөөт цагаараа төмс шарж болгоод машиныхаа бүхээгт ачин явуулын худалдаа эрхэлдэг байсан нь явандаа дэлхийд алдартай тэрбум долларын бизнес болж хувирсан юм. Тухайн үед Америкт French fries-аас ялгаатай нарийн хэрчиж харсан төмс дөнгөж л танигдаж эхэлж байлаа. Saratoga Chips хэмээх шинэ төрлийн бүтээгдэхүүн Нью-Йорк хотноо олонний таашаалыг хүртэж байсан ч үндэсний хэмжээнд танигдах хараахан болоогүй байсан юм. Улмаар 1926 онд чипсийг уудалж битүүмжлээд шинэхнэр нь хадгалах боломж бүрдэж харин үүнийг нь Herman Lay овжноор харж чаджээ. Ингээд Herman Lay банкнаас зээл авч өмнө нь ажиллаж байсан хүнсний компанитайгаа хамтран ажиллах гэрээхийн тус компани HW Lay Distribution Co. хэмээн нэрлсэн байна. Үүнээс хэдхэн жилийн дараа түүний чипсний бизнес $40 мянган хөрөнгийг бий болгож компани өөрийн нэрээр бүрэн эзэмших боломжийг атгасан юм. Энэ үед нэг удаа Lay's Chips 10 центээр зарагдаж байлаа. Ингээд Lay's Chips-ний компани үйлдвэрийн хүчин чадлаа хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай болтлоо зах зээлийн эрэлтэд орсон юм. Үүний нэгэн шалтгаан нь Herman Lay-ийн маркетингийн арга ухаан байсан. Түүний бүтээгдэхүүн 1944 онд телевизийн зар сурталчилгаагаар гарсан анхны амттан болсон юм. Үгээрч зогсохгүй Herman Lay олон янзын амт оруулсан чипсний патентыг эзэмших болсноор бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж зах зээлд улам бүр ирж авчээ. Oh, so it's you. What have you got there? Wait, potato chips, Dad. But can't eat one. Well, of course I can. Now roll along, do you listen? Oliver, I have another. I said one. So you did, didn't you? So you did. I knew we couldn't do it. And nobody else can. 1960 оны их үе гэхэд HW Lay & Company жилдээ $45 сая буюу орчин цагт хагас тэрбум доллартай тэнцэх хэмжээний орлого олж байв. Гэвч Lay's Chips зах зээлийг бүрэн хатгахад нэгэн саад байсан нь түүний өрсөлдөгч Frito байсан юм. Хэдий тэд 1-900 милийн зайтай буюу улсын 2 захад гэж хэлж болохоор үйл ажиллагаа явуулж байсан ч бизнесүүд нь өвчин хэрээр зах зээлээ булаацалтаж эхэлжээ. Энэ үед Frito брендийн борлуулалт Lay's Chips-ээс 30% илүү байв. Гэвч тэд дайтахыг хүссэнгүй. Herman Lay-ийн нэгдэх санаачлаг Frito-д ч бас таалагдаж 1961 онд Frito Lay хэмээх үндэсний хэмжээний брэнд бий болсон юм. Ингээд одоо цагт ч хүмүүсийн идэх дуртай Doritos, Funyuns, Muchos, Pringles хэмээх бүтээгдэхүүнүүд мэдсэн билээ. Гэхдээ тэдний ноёрхол энэ үрээ зогсоогүй юм. 1965 онд Herman Lay бизнесээ өргөжүүлэх дахин нэг боломжийг үүсгэсэн нь Америкийн хамгийн том ундааны үйлдвэрлэлүүдийн нэг болох Pepsi Cola компанитай нэгдэх санал тавьж зөвшөөрүүлсэн явдал байлаа. Өдгөө Frito Lay's 55 мянган ажилтнтай жилдээс харлуу хүрээд буцах хэмжээний их чипсний үйлдвэрлэл явуулдаг болтлоо өргөжөөд байна. Ингэснээр 2024 оны байдлаар толгой компани Pepsi Co-гийн жилийн орлого $92 тэрбум хүрчээ. Тэдний одоо хүртэл амжилттай яваа гол шалтгаануудын нэг нь үргэлж шинийг илэрхийлдэгт оршдог гэж байна. Үүний нэг жишээ нь дэлхийд дахинд Lay's Chips 200 гаруй төрлийн амттайгаар борлуулагдж байна.